Дэлхий дээр 12 томоохон шашны урсгал байдаг бөгөөд дэлхийн хүн амын 80-аас 83 хүртэлх хувь нь ямар нэгэн шашин шүтдэг гэсэн судалгаа гарсан. Бидний амьдралын зам мөрийг хамгаалдаг гэж боддог шашин маань өөрсдөө хамгаалж чаддаг болов уу? Та юу гэж бодож байна? Харамсалтай нь үгүй юм. Сонирхолтой баримт дуртахад дэлхийн томоохон шашнуудын дийлэнх хувь нь барилга байгууламж, сүм дугуй, тэр бүхэл өөрсдийнхөө амь нас болон эрүүл мэндийн хүртэл даатгалдаг. Христийн шашинтай орнууд томоохон төлөөлөл болох Америк нэгдсэн улс эд хөрөнгийн болон хариуцлага, эрүүл мэндийн даатгалыг төлхөө ашигладаг. Христийн сүм хийдүүдийн ихэнх хувь нь галт өмөр, булгай, осол гэх мэт эрсдлээс хамгаалах ямар нэгэн төрлийн даатгалтай байдаг. Энэ сүмийн үйл ажиллагаа эд хөрөнгийн хамгаалах бодит хэрэгцээ гэж үздэг. Харин исламын шашинтай орнууд ихэнх нь такафул буюу хамтын санд эрсдлээ даатгалдаг. Такафул нь сүмийн барилга байгууламж, хохирол учрахад нөхөн төлбөр олгох зарчмаар ажилладаг. Буддийн шашны сүм хийдэж муу адил, галт өмөр, байгалийн гамшиг, булгай зэрэг эрсдлээс хамгаалах зорилгоор даатгалдаг. Мөн эрүүл мэндийн болон амьдралын даатгалыг ашигладаг. Сонирхолтой бизнесийн даатгалаар даатгалсан тохиолдол маш их байдаг байна. Харин та өөрийн бизнес амь нас эд хөрөнгөө шашнаар хамгаалуулсаар байна. Эсвэл даатгалж байна уу?